байр суурийг илэрхийлсэн юм а. За уян гишүүний хувьд бас сэтгүүлчид мэдээлэл хийхдээ улсын одоо ерөнхийлөгч одоо энэ South Global Sense компани захирал Justin Kaplan одоо өөрчлөлт үзүүлсэн нь бол маш хууль бус зүйл болсон гэж үзэж байгаа юм байна. За тийм учраас одоо нэгэнт одоо энэ гадны 38 тэрбум төгрөгийн одоо татрын өвөртэй байгаа энэ хүнд ерөнхийлөгч өөрчлөлт үзүүлж чадсан юм чинь за гадны төсвийн холбооны тэр өмнөх баярч ч бас өөрчлөлт үзүүлэхэд болохгүй зүйл байхгүй гэдгийг мэдэгдэж байгаа юм байна. За тэрээр хэрэгтэй татрын хийгээр буруутгагдаж байсан Justin Kaplan нарын 3 хүнд ерөнхийлөгч өөрчлөлт үзүүлсэн. За харин мөнх баяр бол улсад ямар нэгэн бодиттой учруулах хохирол байхгүй. За тиймээс энэ хүнд одоо өөрчлөлт үзүүлэх гэсэн хүсэлтийг тавих болно гэдгийг дуулгаж байгаа юм байна. За харин үүнтэй холбоотой бусад бие дааш гишүүд бас мэдээлэл хийж байгаа. За бие дааш гишүүдүүд одоо ноён уулыг бас хамгаалах юм ажлыг бол бас нэлээд хийсэн тийм ч учраас одоо эсэргүүцэж нэлээд байр суурь илэрхийлсэн байгаа юм а. За гэж одоо ноён уултай холбоотой хууль тогтоомжуудыг бол бас битүүний өдрөөр одоо энэ гишүүд бол баталчлаа. Нэгэсэндээ битүүний өдөр бүхийг зэрэгцэж одоо ард иргэд бүх үзэж байх хоогуур нь энэ одоо чухал хуулиудыг бол бас ташраар нь баталсан. Ингэхдээ бол бас дийлэг гишүүд маш согтуу бас халамцуу архиулсан ийм байдлаар энэ хуулиудыг баталсан гэж хэлж байгаа юм. За тийм ч учраас одоо энэ ноён улстай холбоотой энэ асуудлыг бол дахин одоо хаврын чуулганаар хөндөх болно гэсэн ийм зүйлийг хэллээ. За тэгээд дээрээс нь хэлэхэд ер нь бол бас ноён уулыг одоо хуулахын тулд бол бас ноён уулыг одоо аварч үлдэхийн тулд иргэний нийгмийн хөдөлгөөний 14 хоног үлдсэн ба за үүнийг бол бас 14 хоногийн дараачаар бол одоо цэрэг цагдаагийн хүчээр бол бас энэ өсгөлөг зогсоосон байгаа юм а. За тэгвэл одоо дараа нь бол улсын хурал одоо ерөнхийлөгчийн хамгийн гадаас ноён уултай холбоотой томоохон хэлэлцүүлгийг бол бас төрийн орд хийсэн ба энэ хэлэлцүүлэгт бол энэ ноён уултай холбоотой за энэ гацууртын орд ноён уулаас маш богино хэмжээний зайтай байдаг. За ноён ууланд бол асар хэмжээний хүнийгүй шарил олдрууд байдаг юм а. Энэ шарил олдруудыг бол бас хамгаалж үлдэх ёстой. Гацууртын орд нийтдээ үндсэндээ бол ерөөсөө 10 жилийн хугацаанд 200 сая $200 ашиг өгөх ийм орд байгаа. Тэгэхээр 200 сая $200 ашиг өгөх энэ мөнгөний төлөө бүхэл бүтэн ноён уулыг ухуулж гацууртын ордыг ухуулах ийм одоо шаардлага байна уу гэсэн ийм зүйл дээр яригдж байгаа юм. За мэдээж ноён уулын асуудал бол бас хаврын чуулганаар дахин сөхөгдөн. За энэ үе бол бас засгийн газар ямар байдлаар уг хуулийг оруулж ирэх үү гэдэг сонирхол татаж байгаа. Ямар ч намрын чуулганы хаалтаа хийх өдөр бол стратегийн ач холбогдолтой газар бүхий энэ ордуудын талаарх энэ хуулийг бол эргүүлэн батсан байгаа юм. За тэгээд гацууртын ордыг одоо Монголын тал монголчууд одоо хэрхэн эзэмших вэ? Хэдэн хувийн эзэмших үү? Хэдэн хувийн одоо гадны Канадын хөрөнгө оруулалттай компанид одоо Centro Gold компанид эзэмшүүлэх үү гэх ийм асуудал бол бас нэлээд маргаантай байгаа юм а. За энэ талаарх одоо бид аач гишүүд болон за уян гişийн мэдээлэл та бүхэнд өргөжлөл өгөх гэж байна. Өнөөдрийн толгойд эдийн засгийн хямралыг шийдэх тийм тодорхой үр дүн өгөх үү гэдэг дээр бид нар бас эргэлзэхтэй байдалтай байгаа. Өнөөдрийг болтор ер нь энэ уулуурхан баялагийг ашиглах тал дээр за энийг л ашиглачвал одоо сайн болно гэж маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэний одоо ер нь ноцтой гэх ийм хуулиудыг бол намрын чуулганы төгсгөл дээр авсан. Тав хүн мэдж байгаа нэг офистай хууль. За тэгээ гацууртын ордыг ашиглах мөн нөөцийн татварыг төрийн хувиас солих гэх мэтийн байгалийн баялаг ашиглахтай холбогдолтой манай үндэсний их ашигт хашлахуйц ийм зүйлүүдийг бол чуулганы төгсгөлд бол шийдвэрлсэн байна. За тэгээ баяр цахтын асуудал байна. Баяр цахтын асуудлыг бол бид нэр тодорхой ялангуяа 2010 оны төсвийн тодтголыг хэлцэж батлахад хөгжлийн банкны хууль зөрчиж гадны одоо гэрүүлийн компани зөвлөгөөх асуудлаар 17 тэрбум төгрөгийг одоо гарах гэж байгаа нь буруу гэдэг ийм үндэслэлээр бол огцруулах асуудал үндсэн боловч энэ асуудал бол бас одоо олонхын саналаар дэмжигдээгүй.
битүүний өдөр 5 даваа эхэлсэн улсын хурлын гишүүд өөрсдөө одоо iPad-н дээр бүх үзээд сууж ирсэн ийм одоо үйл явц донд их олон гишүүн бас халамцсан байсан. Та нар бүгдээрээ харсан дараа шүүмжлүүд явж ирсэн. Ийм үеэр ашигт малтамлын хууль, урт нэртэй хууль, байр зохицтой одоо засгийн газрын гишүүний огцруулах асуудал гэдэг олон чухал асуудлыг хилцэж одоо комментож их хурл шийдвэрлсэн. Тэгээд бид одоо энийг асуудлыг олон нийтийн анхаарлаас ингэж хандуулж шийдвэрлэлт анхаарлаас хөндөрүүлж шийдвэрлэж болохгүй гэдэг хилцүүлгийн явц олон нийтэд нээлттэй байх ёстой гэдэг байр суурьтай байсан. Тэгээд ажлын цаг дуусмах 16-18 цаг гэдэг одоо мэдээлэл хийж чулуун талбайг орхиж явсан байгаа. Тэгээд яг энэ үеэр бас асуудал оруулсан гишүүдийг нь байхгүй хахад асуудлыг хилцүүлж шийдвэрлсэн. Тэгээд бид бол байр суурьтай асуудлыг дахин өргөн барьна гэж бодож байгаа. За манай одоо капсултай холбоотой асуудал, ноёнтой холбоотой асуудал бүгдээрээ бас бидний идэвхтэй байр суурь баримталж ирсэн гэдгийг та бүхэн мэдж байгаа бах. Ялангуяа ноён улсын уултай холбоотой асуудал олон нийтийн хөдөлгөөн болж өрнөсөнд одоо маш их баяртай байна. Одоо энэ ирчээрээ бүгдээрээ дахиж явах ёстой. Ядаж нэг уулыг 1000 лиценз тараасан, 2-3000 лиценз тараасан маань чинь ядаж нэг уулыг авч үлдэх хэрэг одоо биднэрт тийм хүч чадал монголчууд байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ноён уулын асуудал бас нэлийн Монголын ард түмний сэтгэлээ зовоосон иргэний хөдөлгөөнүүд нутгийнхан эсэргүүцэж одоо өсгөлн дарсан цагаан сарын үеэр өвлийн хүртэнд анх удаа монголчууд өсгөлн дарсан ийм үйл явдал боллоо шүү дээ. Энэ бол ард иргэд өөрсдийн сэтгэлийн дуудлагаар одоо нутаг усаа хамгаалж, гадаа шороо хамгаалсан тэмцэл гэж ойлгож байна. Үнэхээр ноён уул бол зарим тэр улс төрчдийн ярьдгаар тэр алтны орд Централын ашигт халбаа ноён уулаас тийм зайтай биш юм билээ. Яг ноён уулын ноён хатан хоёр ол оргидын донд нь лицензтэй халбаа байна. Тэгэхээр тэр хараа гадаад сэтгэдэг 3-4 мод одоо ноён уулаас салбарж байна. Энэ болгон нөлөөлнө, мөнгө зэвсэгт нөлөөлнө. Ноён уул үнэхээр үндсэндээ байхгүй болно гэсэн үг. 200 сая долларын цэвэр ашиг хийнэ гэдэг нь бол 5 тонн ашиг хийнэ гэж байгаа. Тэр бороо бодсон өөрөө ализены гуанзуга барьсан, ажилтныхаа байраа барьсан, скватра барьсан, замаа барьсан. Тэдэнд ямар зардал гарахгүй. Тэгэхээр тэд бол одоо үндсэндээ тийм ээ 66 тонн цэвэр ашиг алтыг хийгнэ гэсэн үг. Тэгэхээр 200 сая доллар гэдэг бол 5 тонн хүрэхгүй алт. Тэндээс 1 тонн монголчууд өгч байгаа. 20% буюу 40 сая доллар гэдэг бол 1 тонн хүрэхгүй алт шүү дээ. 1 тонн. 1 тонн алтаар уулын сонд амжиргаагаа бид салгамааргүй байна гэдгийг 3 өндөрлөгт ухаан хайрлсан одоо үгийг надад дамжуулж биднээ дамжуулж хэлж байна. Хоёрдугаар оюун толгой бороо өөр юу гэдэг уулынхаа эд ярьж явах үед Дэлхийн банк, Валютын сан, Азийн хөгжлийн банк энэ гадаадын элчингүүд энэ тусламжийн байгууллагууд яаж Монголыг шахаж, дарамталж, зөвлөгөө нэгтэйгээр дарамтлчилаа. Эднийхээ барьцаанд орчин 3 өндөрлөг ухаан орооч. За улсын хурлын намрын чуулган засварлаж улсын хурлдах байнгын хороо намрын чуулганаар юу амжуулах, ямар хуулиудыг хийлгэсэн гэдэг талаараа ажиллаж тайлагнаж байгаа. За өнөөдөр улсын хурлын бас хуулийн байнгын хороо одоо намрын чуулганаар ямар асуудлыг хуулиудыг хийлгэсэж бас асуудлыг шийдвэрлсэн талаар мэдээлэл хийсэн. За улсын хурлын 2014 оны намрын ээлж чуулганы хугацаанд хуулийн байнгын хороо нийтдээ 23 удаа хуралдаж 73 асуудлыг хийлгэсэн шийдвэр